хамгийн түрүүнд орныхаа аль зүгээс очих уу? Монгол малчин аль талаасаа орд үлдэг лээ? Зүүн талаасаа тийм үү? Зүүн уурын цээжин талаасаа. Зүүн тал нь гэх юм бол одоо энэ морины хувьд энэ талаас нь очих юм шүү. Зүүн гар талаас нь тийм үү? Морныхоо зүүн тал. Left side of the horse. Left side of the horse. Зүүн талаасаа очихлоор хүмүүс ингээ яваад очдог. Зүүн морны чи ерөөсөө бүр монголчууд бүр зөнгөөр ерөөсөө ингээ цээжин талаас нэгдээс ингэж очдог шүү дээ. Тэгээ ингэж очих ёстой гэдгийг анхаарал хайлаад өгч. Зүүн талаас нь очих ёстой. Очихдоо энэ жолоо салбараа яаж хомж байх юм тэрийг бас үзүүлчихтэй нэг иймэрхүү. Зарим бүр ингээ бүрхлээ ингээ бадцсан юм жидэг шүү дээ ингээд. Эсвэл нөгөө гар мараа ингээ ороцсон байдаг. Тэр маашаа. Тэгээд жоохон төгтөг морин цаашаа давдаг гэдэг нөгөө энэ нэг чангараад тэгээд чиргүүлэх юм бол нөгөө ихний аюул дахиад тохиолдож байна гэсэн. За жолоо салбараа яг ингээд эвтэйх ингээ зэгцтэйх ингээ хомоор орчих. Тэгээд зүүн талаас нь нөхөжчлээ. Хамгийн түрүүнд жолоогоо юунаас аав те? Жолоогоо ингээ богинохоо ингээ барьчихна. Жолоогоо ингээ бүргнээсээ барих гэдэг. Бүргнээсээ барих чинь уг нь бол бүр эсрэгээр буруу юм байна. Бүргнээсээ барьсан хүн тэгээд өөрөө ирэхгүй нөгөө би нөгөө ерхий юу ингээд нэг сонин ийм болчихж байгаа. Баланс нь уу? Тэгээ ингээ хийх болохоос Ер нь уусаа нуус. тэр ингээд нэг бүргнээсээ барих нь бол буруу юм байна. Уг нь бол. Тэгээд дараа нь өөрөө ирэхгүй нөгөө бүргнээсээ шүүрээд авчихсан. За дүүрч. Бүрнээс бас хийчихсэн Тий. За тэгээ ингээд замар дээр мортчлоо. Ерөнхийдөө цэг сайхан сууртаа суучлаа. За одоо яаж явах уу гэж байна. Чүү гэдэг үгээ бол заагаад өгч чинь тий. Чүү. Нэг давирах нэг юу байдаг шүү дээ тий. Давирна гэдэг чинь өсгийгөрөө гэдгийг хэлээд тий. Өсгийгөрөө ингээд жоохон юу гадаг давирах нөгөө. Монголоор бол давирах гэдэг нөгөө мал ахвас хоёр ихтэй учраас тэр морь давирах нь хүртэл давирах гэдэг тусдаа үгтэй байна. Тэд нар бол кик гэж ганцхан өгшөглөх. Өгшөглөх бол өшөлтөө тий. Давирхаа араар өсгийгөр давираад өгч байгаа. За тэгээ өсгийгөрөө давираад өг. Жолоо салбар бол мөн адилхан богинохон контрол энэ чинь үндсэн контрол гэдэг баггүй. Тэгээд баруун зүүн тийш явахлаар neck riding гэдэг тий. Одоо монголоор юу гэж орчуулах юм? Энэ хөцрөөний жолоолох хэрэг айгүй модон байгаа. Баруун тийшээ зүүн тийшээ. Яас аа ингээд салгаа барьчихлаар ингээд татхлаар нэг морины хам ингээд давтаганаад байт юм аа. Энэ дуус нь бол голдон салгаа байх гэдэг. Нэг гараар ингээд явах гэдэг. За тэгээд 20 дугаар хэлхстэй юм хэм бол өөртөө ихтэй. Чүү. Миний мөр ятарч. Энэ залхуу мөр байна гэдэг нэг ийм айгуух гардаг те. Миний мөр ятарч. Чүү гэдэг юм. Өөртөө ихтэй чүү гэдэг үгээ яаж хэлэх юм те. Өөрөө ингэ явахгүй. Тий. Энэ нь унжоо юм. Морин чамаг унжоо. Чи морин. Адуу муушиг хоёр аасууныг адуу гэж үг сонсч байсан уу? Маш өнөө. Адуу бол тэгээд дээр нь ямар хүм орцсныг анхахгүй шүү дээ. Айдас хүндэрдэг ч юм дээр. Тэр өөртөө ихтэй байх юм бол борч. Тэгээд эхнээсээ л ингээд нэг жолоо салбараа ихтэйхэн хумаа барьчихгүй, ихтэйхэн байхгүй бол тэгээд борч ерөөхдөө контрол авч бол морь бол тэгээд чамааг унгаач чад тэгээд өөрсдөө зогсоо өгсөн шүү дээ мэдээж. Хэн чамааг батлуулаад тэргээр тойроод өгсөн. За тэгэхээр өөртөө ихтэй байх ийм юм та. Тэгээ өөртөө ихтэй байгаа хүн чинь хамаагүй нөгөө тайван. Тэгээд тусгаж хамаагүй баг байдаг л да. За тэгээд явхтаа чүү баруун зүүн нэг riding те. Явж хат морь жолоосон про мөн адилхан богинохон барина. Тэгэхгүй бол нөгөө суд хайчаад дагаа гэлдэж явдаг морь нь өсрөө шунгадаг. Нэг өсрөө ингээд морь шунгах юм бол тэгээд дахин шунгах гэдэг. Эхнээс нэгэд ач. Наадах чи хангалттай тэртээ тэр морь хоноор чи мангасын зээ гэдэг шүү дээ. Хэзээ шийдээ цаддаг. Тэртээ тэр шүнжингээ хангалттай идээд хавдаг. Улгаа эдлэгээр нэг үсрээл нэг морь 10 хоног дээд нь 14 хоног л унагдсан. Тэгээд бусад үед нь сул тавигдчихдаг. Ийм одоо ч та нар нэг өрөвдөж хайрлаа тий. Годомжны залбин нохоо өсөж байгаа нохоо бол биш чинь Монгол одоо. Тэм ч тэрнийх өрөвдөө бол үс идүүлэх гэдэг шаардлагагүй. Яг л энэ чинь дахиад нэг аюул. Тэгээд хойно хоцордог. Өвсөн шунгаад байгаа мөр чи хойно хоцорсаа адуу ганцаараа болохоор нөгөө сүргийн зүүн бэлэгтэй амьтан чинь
ганцаараа үлдэхээр илүү амархан үргэж цочих давдганах тийм юутай зан төрхтэй болчдаг. Бөөнөр явж байгаа одоо хамаагүй 50 байдаг шүү дээ. За ийм шалтгаанууд үүднээс. За яаж зогсоох уу гэж асуугаад байдаг тийм. Юу зогсоохороо юу гэж хэлэх үү гэдэг. Энэ ерөөсөө жолоогоо татлаа. Зогсон бол баг зэрэг хугацаагаа сонирхолждаг. Жолоогоо татаа зогсоо гэхлээр татаа зогсоочоод татсан чигээрээ байгаад байдаг одоо мөр яах вэ? Мөр хойш нэг л миний мөр хасцаад одоо мэлж яах вэ? Яагаад татаад зогслоо буцаагаад ингэж явчихсан. Тэгээ бүр ингэ сонирхож байна тийм. Энэ болгоны нэг мөрчлөг хийж өгөө. За одоо мөр тэгээд ингээд бөөнөрөө яв. Тэгээ явж идэл морны бокс руу ингээд босоогоо шахлаа. Юу яагаад нөгөө ч юм сайгаад миний мөр хэтэрхий орч юу яав гэдгээр айгаад байдаг. Монгол адууд бол харьцангуй тийм байхгүй. Европ баруун зүгийн адууд болохоор бабл гэж юм байдаг гэдэг. Тэр орчны одоо ингээд барихгүй болол тэндээс нэг ихтер охин нөгөө адууд нь яаж хийх юм шиг хайр тангарч юм. Тэр нь болохоор нөгөө зүгчэн нэг нэгээрээ насаараа амьдарсан адууны цан юм шиг байгаа. Зүгчээр сурч байгаа маа тааж байгаа. Тэгээ ойрхон нөгөө өөр адуу байж зэвгүй бидэдэг. Тэгээ тийм тэр бол асуудалгүй та нар ойртож байх. Хажуугаар ингээд ойрхон төгчрээд дөрөв мөрөө ингээд нийлүүлээд өгöd болчихно. Хаагаад ингээд өөрөө заах гэдэг. Хэрвээ морчин явах хүсэх явж байгаа явах хүсэх таач явж байгаа явна өөр ч контрол байгаа юм тас бий. Заавал зайлшгүй жоох тайв жоох дөрөвнөөс ингээд мөчөдгөн суугалж бэлдэнэ. Энтлийн дөрөөч гэсэн ерөөхдөө босч байгаа мөчөдгөн дүү ингээд суулаа бэлдчихдэг. Жолоос руу хэмлээ эмэйл дээр ихлэ босно. Тэгэхгүй хүмүүс нөгөө шууд ингээд гулгах гэдэг тийм. Олон жирийн суулгаа тохиолдол бол нөгөө чинь юу яаш та. Тийм эмэйл дээр жоох мосод энэ бүргэн дээр ингээд дарчихлаар настартер жин ихтэй ч юм уу тийм босоод ихлэ ингээд хал босч байгаа болоод тэгээ хөлөө мотлаа давал энийг хөлөө давал гэж хэлсэн. Энэ голгуулаад ингээд throw your leg up. Тэгээ энэ боола надад барьсан. Энэ хас орноос хүн толтоод нөгөө адуучнда цулгуураар атгуулсан тохиолдолд аюулгүй зорой дуслаа гэж үзсэн. Амаа аваад авчиж байгаа мөр хамгийн нэгдүгээр бодох ёстой юм бол унах газраа хайж болохгүй. Унах гад бэлдээд идэх хүмүүс. Унах газраа хайгаад эхлэх юм бол заавал унах. Давхиж байгаа морин дээр тогтчл байвал ямар ч аюул байхгүй шүү дээ. Яг ясман дээр давхиж байгаа мор хамгийн цогж байгаа морноос илүү дээр нь бол юу гэдэг дорслоос хавлгаа илүү багтаа. Ерөнхийдөө хүн өөрөө 50 байж чадах юм бол өчргөө болигж байгаа ядуу биш байхгүй юу? За тэгэхээр 50 байх хэрэгтэй. Унах газар хайж. Өөр хаана гэдэг зогсчл таараа. За яг үгээр за өөрөө юу хийж болох вэ гэхээр хойноос нь пижигдэл хөөж болдгоо бас тэр цаашаа зулгах гэж байгаа даа. Улам цаашаа болдог. Тийм шалтгаанаар бид нар хойноос нь хөөхгүй байх магадлалтай. За жуулчин тэгэхээр өөрөө нэгдүгээр өөрөө тогтох ёстой. Тогтно гэдэгтээ итгэх ёстой. За хоёрдугаар нь хэм бол морныхаа амыг айлхаар газрын өөд эргүүлэх арга хэмжээ авна. Газрын өөд эргүүлэнгүүт морны давхил махил бүр шал уур зөөлрөөд яваад. Газрын уруу давхиж байгаа морчин бас эвгүй шүү дээ. Газрын өөд давхиж яваад бол ерөөсөө маш өөрөө тэгж унах аюул байна. Тэгээ морны хурд хүч амархан саардаг. За бүр болох байгаа тохиолдолд зүгээр бүр нэг эцсийн арга бол ингээ хөрөөдөд татдаг тий. Амгаагаар ингээд морчин яадаг вөхлөр ингээд гараанда зуурчдаг байхгүй амгаа. Энд чинь ингээд завчин дээр тэглээд байгаа биш та. Зуурчдаг. Тэгээ ингээд доош дарчаад тэгээд аваад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд татхлаа нөгөө юу нас нь зүгээр ингээд татах юм бол ямар ч юу байхгүй. Нөгөө арааных нь хоорондоо
чаглагчдаг. А ингэж хөрөөдөд татхлаар нөгөө тэр зуултын юу яагаад байгаа байхгүй. Тавиулаад байгаа байхгүй. За энэ хөрөөдөд татхыг маш сайн зааварч өгш. Олон хүн унаад байгаа мордоо бүр мор сайн унж чаддаг хүмүүс сүрхээ дахиад хийснаа сүйдээ морны хамаг дийл мор сайн ундаг. Тэгээд дийлхээ яваад өнгөрсөн амар манай нэг австрал эмэгтэй миний мор удаан байгаад байна. Би отон дахиад мор аваа. Яг морхтдаг мор угаas. 2 хоногийн мор. 2 дахь өдөр мор айл дуусах юм. Мороо тогтоод дийлхээ яваад би бас сүрхээс. Тэгээ явдсан нөгөө чинь мороо тогтоож чаддгүй. Бигээ зогсоод хар удраа дахиж ороод миний нэг таараар питгээл үсчихсэн. Тэр нөгөө аюу саунд Хэд нэг тал руу гэдэг нэг байна тий. хэд нэг тал руугаа татцсан. Яг сая ишээ явах шиг хилтгэл байхгүй. Унах газар хайгаад байхгүй. Хүүд нөгөө өөрөө дийлхээ өөлөөгд унах газар. Би зааварчлага зөндөө өгс. Ингиж татдээ шүү гэд. Юус энийг хийгээгүй. Ингээд хөрөөдөө татхад ямар ч мөр тийсгүй. Хөрөөдөө зогсохгүй мөр гэж байна. Явах газараа өөрөө зөв сонгох хэрэгтэй. Мор штэ. Бүрэн хурдаараа хамаг хурдаараа давхиж байгаа биш болол тэр хоёрын нөхөй бол морь өөрөө нүдтэй тойроод гарчтай. Ямар нөхцөл бүдэрдэг вэ гэхээр хар хурдаараа нисэж байгаа тохиолдол бүдэрдэг байна. Тэгэхээр хар хурдаараа нисээд ах нь ховор. Өдрөмтхийн хөл муутай морьдууд бас би хамгийн дээш дийдүүлээ татаад байвал бас үгүй арахгүй. нэг юм юу одоо хар хар морин үлээд идүүлсэн газар байгаа. Сайхан тэгшиг газар өгдөгтэй тийм газар замаас гарахгүй байна тийм. Замаас гарангууд газар нь цүгрөөд хүсгээл тэгэл хүн дээгүр нь над бас тохиолдож ирсэн хоёр англи хүүхэдтэй. Жигтэй хэлсэн юм. Үргэлжлэл давчиж идэг эсвэл хайдагч идэг. Тааяр над замаас гарч болдгоо шүү. А тэн дээр энэ жолооны тоодор түрүүн ишээ огшоос хэлсэндээ жолоог нь үргэлж юм богнох юм да. Тэр хоёр бол маш сайн ундаг. Мөн л ядгаагүй бид нар хар өрнөөс уралдсан мөр унаад явчихсан. Тэгэхэд нэг хүүхэн замаас гарч тавьгаад морин пак урсаа игээд яваад. Тэр сайн ундаг хүмүүс учраас үлдээ тээгтэй бүр мэрэгжлийн хийж ундаг. Улдын тээгтэй өөрөө өнгөрөө өсөж байгаа байхгүй. Тэр морины доор ороод ямар ч хэвлэл өсөж байгаа. Тэрнээс бол тэр хоош тэр хоёр хүүхэн Монгол морь унах бол шал өөр юм аа. Монголын унжаа газар шал өөр юм гэж ойлгож байгаа байхгүй. Оо бид нэрстэй амар ундаг юм болчихсон. Тэгээд жолоо бүгдээ асуудал өөр болчихсон. Тэгэхэд дараа нь явж байхад ялгаагүй миний морь ч гэсэн газар цөмөрж ийн манай адуучин залуу гэж гэсэн газар цөмөрчлөө. Битэр өөрснөө бас замаас гаднаас явж цөмөрчлөө. Хэдий хөлөд идвэрч байсан. Битэр яагаад унахгүй гэдэг тэр хоёр ажиллаж байгаа хийж байгаа. Одоо ойлголоо танаа монголчуудыг бид нар ерөөсөө боддогчгүй. Үргэлж ингэ явж идэг, морь бүдэрчл байдаг чидэг байхгүй. Тэгэхээр дөрөв хөлтэй амтан чинь дөрөв хөлтэй амтны дөрөв хөлнийх нь дунд суудсан байхгүй юу? Мороо татаа авчихж байгаа байхгүй. Тэгээд гараад хэр орны бүдэрхэд солбороо ингээд жолоогоо хооронд татхад ерөөсөө морь ундгүй. мороо татаа авчихж байгаа. Тэгээ тийм техник байж байгаа юм да. Тэр мэрийг сайн тайлбарлаад өгөх үү. хөрөөчд бол хоёр хатаа салгаж байна. Тэгээд ингээд барьчвал энэ чинь яг амаа тавьж байгаа мөр амар хатаа. Тэгээд ингэж хамаг байдгаар ингээд ээлжлээд ингээд хүчтэй. Тэгээд ерөөс энэ хоёроор ингээд. Энэ бол одоо нөгөө эмнэг сурахад ам хагална гэж байдаг байхгүй юу? Үндсэндээ гэж хөрөөдсөр хагаад энэ шалтлаа хийж байгаа шүү дээ. Шалтлаад махыг гаргацсан. Тэгээ ам нь хаарна гэж тийм байхгүй юу? Тэгэхээр амаа мэддэг болдог байхгүй өвчнөдөө. Тэгээд тэр мэрий чи бас мэдж байгаа шүү дээ. Өөртөө санаа шүү дээ пейн. Нэг юм морныхоо толгоороо ингээд хөзүүрэн тонгоогоод ингээд хөзүүн дээр ястаа баруун нэг гац хийдэг ажил. та нар адуусан тэмцээн үзэхлээр нөгөө энийг сурж байгаа залуучууд яадаг лээ. Хажуугаар норс нэгдгээр наалгадаад байдаг шүү дээ. Өдөөж байгаа шүү. Тэгээ сургацсан. Тэгээ нөгөөдөл чинь тонгоогоод ямар сайн мороо пад гэдэг нөгөө тань уртаас нэг шүү дээ. Энэ бол боолих шүү дээ. Challenge for Baki байхгүй тий. Baki challenge гэдэг намайг унгаагаад байна. Ерөөсөө морны дээр байж байгаа үед илэх, таалах, алгадах юу ч морь хүндэлж
цандар тайлбар илүү хөдөлгөөнийг зураг авах. Буусан хойноо л элдэг өргө буусан хойно. Нөгөө бичлэг гэдэг юм камер хайхандаа дүүчээд явж болох уу асуудал дээр тэр юу GoPro Газар моторсон үед юм уу? Уруу газар эмээл явуулан урагшаан ороос моторсон. Маш хурдан